Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 40 дахь дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр нэг хэргийн талаар биш, нэлээд эдийн хэргийн талаар ярина. Тэгвэл мэдээллийн сайт дээр нийтлэгдсэн мэдээллүүдийг нэгтгээд 2-3 хэрэг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Ингээд шууд хэрэг рүүгээ орцгоё. Эхний хэрэг нь болохоор түргэний зэрэгт зорчиж авсан гэр бүл 2 дахь удаага хосолдож 2 хүүхэд хоцорлоо. Төв аймгийн нутаг дэвсгэрт түргэний зэрэг автобустай мөргөлдөж 6 хүн газар дээр аймаа алдаж 2 хүүхэд хүнд бэрцсэн хэрэг 2025 оны 3 сарын 11-ний өдөр гарсан. Тэгээ мөргөлдсөн 2 автомашиныг тодруулах юм бол нэг нь Баян-Онгор аймгаас Улаанбаатар чиглэлд 6 өвчтөн болон эмч жолоочийн хамт явж исэн Toyota маркийн түргэний автомашин. Нөгөөх нь болохоор Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан 45 зорчигчийн суудалтай Kia Grandbird маркийн автобус юм байна. Ослын үеэр амиа хөрсөн 6 хүн болон бэрцэн 2 хүүхэд бүгдээрээ түргэний тэрэгний зорчигчид байсан. Тодруулах юм бол нэг гэр бүлийн 6 гишүүн тэгээ эмч жолооч нар амиа хөрсөн болоод хүнд гэмтэл авсан хүмүүс болон ямар зорилгоор Улаанбаатарыг зорьсон шалтгааныг тодруулах юм бол 2025 оны 2 сарын 26-ны өдрөөс эхэлсэн. 2-оос 14 насны 4 хүүхэдтэй нэг гэр бүл Говьалтай аймгаас Сэлэн аймаг руу цагаан сарын цолголт хийхээр зорьсон юм байна. Гэтэл одоо замдаа явж байгаад Баян-Онгор аймгийн төвөөс 70 км зайд замын осолд орсноор Баян-Онгор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн засагт хүргэгдсэн. Тус гэр бүлийн аав ээж нь толгойдоо хөнгөвтөр зэргийн бэртэлтэй, том охин нь 14 настай, цээжний битүү гэмтэл, олон авирганы хугаралтай, дараагийн охин нь болохоор 12 настай, шилб ясны бэртэлтэй, бага охин нь 7 настай, хөлийн шилб ясны бэртэлтэй, хамгийн бага хүн 2 настай шилб ясны бэртэл тогтоогдсон байна. Ингээд Баян-Онгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчилүүлснийхээ дараа биеийн байдлын дээрсэн учраас Улаанбаатар явнаа. Ингээд танай эмнэлгээс машин гаргаж өгнө гэд эмч нь одоо 56 настай, жолооч нь 43 настай. Энэ хоёр бол ингээд хамт замд гарсан. Тэгсэн чинь Төв аймгийн өндөр ширээ цомын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу одоо Улаанбаатар 10 хэр чиглэлийн хат замын 170 дахь километрийн ойролцоо осолцсон. Ослоос 7-аас 14 насны 2 охин амьд үлдэж гомдол савх судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Тэгээ хослын урьдчилсан дүгнэлтээр бол түргэний машин урсгал сүрж явснаар зам тээврийн осол гарсан. Мөргөлдсөн автобусны хувьд 64 км цагийн хурдтай явж исэн гэж цагдаагийн ерхий газрын тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өгсөн байна. Тухайн үед харин тус ослоос бол амьд үлдсэн тухайн гэр бүлийн 7-аас 14 насны охидын биеийн байдал нь хүнд гэмтэл савх судлалын үндэсний төвийн эрчим тэмжлэгээний тасагт хэвтэн эмчилүүлж байсан юм байна. Тухайн үед бол тэгэхээр нөгөө нэг 2 удаа осолд орсон байгаа. Эхнийх дээрээ осолд ороод гэр бүлээрээ осолд орсныхаа дараа ахиад Улаанбаатар руу явж байхдаа осолд ороод гэр бүлийн одоо 4 гишүүн амьд өргөдөж 2 охин л амьд үлдсэн. Үнэхээр харамсалтай хэрэг байна. За дараагийнх нь болохоор хятадын 2 иргэнийг барьцаалж нэгийг нь хөнөөснөөс болж Монгол дахь хятадууд бие хамгаалагч хөлсөлж эхэлжээ гэж байгаа. Энэ л болохоор 2024 оны 12 сарын 5-ны өдөр гэр нь болсон. Энэ өдөр болохоор 14 цагийн үед бүгд найрамдах хятад ард улсаас хамтран ажилладаг түншүүттэйгээ уулзахаар хөшгтийн үндийн нисэх бодолд хятадын 2 иргэн газарцсан. Ирсэн 2 иргэнийг нутаг нэгт 2 иргэн тосож авсан. Тэгээд аль өмнө мэддэг хамтран ажилладаг түншүүд нь учраас шууд нисгээс гарч тэднийг тоссон хятадуудын хамтаар машинд нь сууснаар хэрэг явдал бол эхэлсэн байгаа юм. Ингээд 2 монгол залуудаа нийлж бүлэглэн зэвсэг хэрэглэж нөгөө тосч авсан 2 хүнээ барьцаалаад ар гэлүүн залгаад маш их хэмжээний мөнгө нэгсэн таньдаг түншээрээ тосуулсан хятадын иргэн нөхцөл байдал ингээд ер нь эвгүй буруудж байгааг мэдээд маргаан үсээд ингээд тосуулсан 2 хятад иргэний нэгийг нь газар дээр нь шууд буудаж хөнөөгөөд нөгөөхийг нь зодоод хөнгөн бэртээснээр эмнэлэг түргэгдсэн байна. Энэ талаар болохоор албаны зарим их сурвалжийн хэлснээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт энэ хэрэг үйлдэгдсэн. Тэ ар гэрээс нь мөнгө нэхэж барьцааны хүмүүсийг зодож цаашлаад бүр галт зэвсэг ашиглаад нэг хүний айн насыг хөнөөсөн гэдгийг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийн сэжигтнүүд нисэх онгоцны буудлаас тосож авангуутлаа шууд хүний үлээс нэлээд зайдуу газар аваачсныхаа дараа машин замаас хол хээр газар тухайн одоо гэмтргийг үйлцсэн байгаа юм.
Харин цагдаагийн ерөнхий газраас тухайн үед болвол тус хэрэг толбогдуулан бүгд найрамдах Хятад ард улсын 2 Монгол улсын 2 иргэнийг шалгаж цагдаа орох таслан сэргийлэх арга хэмжээг аваад бүрдэн шалгах ажиллагааг явуулж исэн. Шүүх шинжилгээний дүгнэлт нь тухайн үед гараагүй байсан. Энэ талаар болохоор би дахиж судалж үзье гэж бодсон. Хэрвээ хэрэг нь яг шийдэгдсэн байгаа бол мэдээж шүүхийн тогтоол нь байгаа. Тэгээ олдхон бол бүтнээр нь бас олж ярьж үгэй гэж бодсон. Тэгээ болсон яг энэ хэрэг явдлын мэдээлэл Монгол дахь Хятад иргэдийн дунд хурдтай тарсан байгаа байхгүй юу? Тухайн эргээс амьд үлдсэн иргэний тухай одоо тодруулахад бидээ хөнгөн бэрцэн. Тэгээ тухайн үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан учраас ерөөхдөө биеийн байдлын тухайд гайгүй дээрдэжсэн. Нисхийн цагдаагийн газраас болохоор тус хэргийн талаар тодруулсан чинь тийм хэрэг гарсан нь бол өмнө харин талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрлгүйгээр мэдээлэх боломжгүй. Онцны бодол дээр болсон үйл явдал бол бишээ гэсэн байгаа юм. Их сурвалжийн хүрээнд олж авсан мэдээллээр болохоор Монголд оршин суудаг Хятад иргэд тухайн хэрэг үйлдэгдсэн талаар маш хурдан мэдээж бидээ мэдээлэл өгөө зогсохгүй бүр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Хятадууд бие хамгаалагч хайж ирэл сурал болсон ба хамгаалтын үйлчлэгээ үзүүлдэг газруудад маш ихээр хандаж байгаа талаар бас мэдээлэл ирсэн байна. Тэгээд 2024 оны 10 сарын 15-ны өдөр гарсан статистик мэдээллээр улсын хилээр орсон гарсан зорчигчдын тоон 699 мянга бөгөөд хилээр орсон гадаад зорчигчдын 26.9%-ыг бүгд найрамдах Хятад ард улсын иргэд эзэлж байна гэх тоо байна. Энэ тоог задлах юм бол 2024 оны эхний 9 сард 188 мянган Хятад иргэн манай Монгол улсын хилээр нэвтэрсэн байгаа юм. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг иргэдийн хувьд энэ оны одоо 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 106 улсын 17,800 гаруй одоо иргэн манай улсад ажиллаж байгаа мэнаа. Тэгээ үүний 69.3% буюу 12.3 мянга 12,300 тий Хятад иргэдээ гэсэн үг. За тэгвэл урьдаас одоо яг Монгол улсын хуулинд те урьдаас одоо төлөвлөж хүнийг бүлэглэж барьцаалж амь насыг нь одоо хохироосон тохиолдолд улсын хуулиар 10-аас 23 жилийн хорих айлыг онох боломжтой байдаг. Энэ нь болохоор эрүүгийн хуулийн 13-ын 3 дугаар зүйл хүн барьцаалах зүйл ангаар 2-оос 8 жил, тэгээ эрүүгийн хуулийн 11-р зүйл хүнийг алах зүйл ангаар 8-аас 15 жилийн ял сонсдог. Тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол эрүүгийн хуулиа бас уншиж болно. За дараагийн хэрэг гэвэл та бүхэн маш сайн мэдж байгаа хаа. Саяхан 2-3 сарын өмнө болсон. Тэгээд дулааны цахилгаан станц 3 ер нь бидний хэлж мэдхээр ТЭЦ 3 гэж ярьдаг. 3 цаг үргэлжилсэн гал гарсан тий. Тэгээ энэ галд болохоор инженер 8 алдаж нэг ажилт нь угаарцсан гэсэн мэдээлэлүүд маш их хавьсан. Тухайн хэрэг яг хизээ эхэлсэн бэ гэхээр 2025 оны 6 сарын 2-ны өдөр шөнийн тэг цаг 25 минутанд дулааны цахилгаан станц төрийн өмчөд хувьцаат компани дулааны цахилгаан станц 3-т гал гарч ийна гэх дуудлага мэдээлэл онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдээд харин энэ станцад болсон гал төмрийн улмаас нэг хүн амиа алдаад нэг хүн угаарцсан гэсэн дуудлага мэдээлэл нь яг энэ дуудлагын мэдээллийн дараа 5 минутын дараа 12 цаг 30 минутанд цагдаагийн байгууллагад ирсэн. Ингээд дулааны цахилгаан станц 3 төрийн өмчөд хувьцаат компанид албан үүрэг гүйцэтгэж байсан 47 настай хангал эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдсан харамсалтайгаар тэр цээхэд болохоор хамт ажиллаж исэн ээлжийн дарга 39 настай баясгалан угаарсан байдалтайгаар цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн юм. Их сурвалжийн мэдээлж байгаагаар болохоор галын улмаас амиа алдсан 47 настай эрэгтэй хувьд тухайн станцад инженерийн алба хашдаг байсан. Тэгээ дулааны цахилгаан станцад гал гарсан 3 цагийн туршид үргэлжилсэн энэ галыг үүрийн 3 цаг 21 минутын үед бүрэн унтраасан. Тэгээ тухайн галын үеэр гадагшаа мэдээл задруулахгүй үүднээс тухайн ажилчдыг болвол гадагш юусаа гарахгүй гар утсыг нь хурааж авсан гэх мэдээлэл хүртэл цацагдаад байсан. За үүнээс шалтгаалаад бол Улаанбаатар хотын эрх одоо өвлийн гэдэг тий одоо удахгүй 2025 оны эрх өвлийн дулаан болон цахилгаан хангамжинд маш ноцтой эрсдэл болох талаар мэржлийн болон улс төрийн хүн болвол энэ хүрээнд анхаарч эхэлсэн маш их анхаарал татсан иргэдийн хувьд ч гэсэн яхаа аргагүй тун утгагүй ингээ халаалт ирэх гээд байдаг гадаа ингээ хүүтрээд байдаг тэгэнгүүт халаалт нь байхгүй. Тэгээ Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны одоо сүлжээг бас хангадаг маш том станцуудын нэг шүү дээ. ТЭЦ 3-аас ингээ халаалтаа авдаг бүсүүдийн хувьд гэвэл ингээ баруун бүсийн ихэнх хэсэг сонгон архан дүүргийн төв болон 1-ээс 20 дугаар хорооллууд за баян уушин орчмын төвлөрсөн дулаанд холбогдсон хэсэг толгойд орбитийн хэсэг хангуул дүүргийн хойд хэсэг буюу яармаг орчин буян тухайдал зарим шинэ хорооллууд тэг Чингэлтэй дүүргийн баруун хэсэг буюу 5-6 дугаар бичил хорооллын хэсэг
зарим үйлдвэрийн бүс буюу одоо имэйлд баруун үйлдвэрийн тойрог орчмын үйлдвэрүүд гэх мэтчлэн маш олон газрууд яг ТЭЦ 3-аас ингээд халаалтаа авдаг учраас одоо ирэх өвөл буюу 2025-аас 2026 оны өвөлдөө ингээд халаалт нь яг хизээ ирэх яах хийх эсвэл ТЭЦ 3-ын одоо энэ засварын нийтрээ үргэлжилж байгаа юу? Ер нь одоо энэ өвөл халаалттай байх уугүй юу гэдг нь хүртэл ингээд шийдэхэд маш асуудалтай болцсон гэж хэлж болно. Тэгээд ТЭЦ 3 болохоор анх 1968 онд ашиглалтанд орж байсан. Тухайн үйл явдлын дараа улсын хурлын нэгэн гишүүн бас ийм мэдээлэл хийсэн байсан. Урд нь ТЭЦ 3 дээр маш том хэмжээний хосол гарсан. Үүний үр дүнд ашиглалтын инженер залуу харамсалтайгаар амнасаа алдсан байна. Мөн албан бичиг явуулахад мэдээлэл өгөөгүй тэнд ажилладаг хүмүүс надтай холбогдож байгаа. Тухайн шөнийн ээлжинд гарсан ажилчдыг станцаас гарахгүйгээр уцыг нь хурааж аваад энэ талаар мэдээлэл гаргах юм бол ажлаас нь хална гэж сүрдүүлж ясан гэж бүр хэлсэн юм байна. Эрчим хүчний яам хүртэл энэ асуудлыг хав дарах зорилготой байгаа. Миний хувьд үнийг өглөө мэдчихсэн ч гарч ирж яриагүйнд улс төрийн сенсац юм уу хүний аймаар улс төр хийхийг хүсээгүй учраас орой хүртэл хариу өгөөгүй байна гэсэн байна нэгэн улсын хурлын гишүүн. Харин ТЭЦ 3-аас одоо нэгэн мэдээллийн сайт тодруулахад энэ бол та ташаа мэдээлэл шүү. Гал төмөр гарч ингээд олон хүний амнаас яригдж байхад гадагшаа гарахгүй байна гэж яаж ч байхгүй штэ. Гэхдээ одоогоор ингээд ослын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагаас ажиллаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй. Нэг ажилтан байна амиа алдаж нөгөө нь угаартаа жимлэгт хүргэсэн үнэ. Үнэхээр харамсалтай байна гэсэн мэдээлэл өгсөн байгаа юм. Тэгээд тухайн үед бол гал гарсан шалтгаан нөхцөл байдлыг тогтоохоор онцгой байдлын ерхий газар болон цагдаа ерхий газраас хамтарсан банк яг газар дээр нь үнэлгээ хийн ажиллаж исэн байна. За тэгвэл гал яг хаанаас гарсан бэ? Шалтгаан нь юу байсан бэ гэхээр онцгой байдлын ерхий газрын өгсөн мэдээллээр 50-ыг арцах нь 230 м-ийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9-р турбины генератор зүүн урд хаан дээврийн хэсэг шатжээсэн. Тэгээ энэ нь болохоор унтраасан гэж байгаа юм. За дараагийнх нь болохоор нэлээд мэрэгжлийн үг хэлэхдээ мэдээллүүд байсан болохоор хамгийн энгийнээр тайлбарлах юм бол өндөр даралтын цэг болон цахилгаан станцын үндсэн хэсэг бөгөөд уурын даралт хамгийн өндөр байгаа хэсэг. Тэгээ энэ хэсэгт нь болохоор уур үйлдвэрлэх, уураар эрчим хүч үүсгэх тийм процесс явагдсан байна. Харин гал төмрийн шалтгааныг мэргэжилтнээс тодруулахад бол галын шалтгааныг мэргэжлийн байгууллага тогтооно. Гэхдээ урьдчилсан байдлаар дараагийн гол хүчин зүйлээс үүсэн байж болзошгүй. Тосны системийн алдагдал гэж байна. Цахилгааны богино холболт хөргөлтийн системийн доголдол гал унтраах автомат систем бүрэн ажиллаагүйгээс болсон байж магадгүй гэж бас нэг мэргэжилт нь мэдээлэл өгсөн байсан. 2021 оноос хойш Эквадор дулааны цахилгаан станцд ТЭЦ 3-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Нэмэлт мэдээлэл гэх юм бол 1966 оны 12 сарын 3-ны өдөр дулааны цахилгаан станцын суурь тавигдаад 1968 оны 12 сарын 10-нд анхны зуух ашиглалтанд орж нийслэл хотын албан байгууллага орон сууцнд дулааны эрчим хүч түгээж эхэлсэн. 1968-аас 1975 онд болохоор дунд даралтын станц баригдаад бид бүхний мэдэх ТЭЦ 3 болвол дулааны цахилгаан стандын цахилгаан үйлдвэрлэх, дулаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах, дулаанаар зохицуулалттай хангах үндсэн чиглэлтэй Монгол улсын эрчим цахилгаан хүчний хэрэглээний 18, Улаанбаатар хотын дулаан хангамжийн бүр 40% үйлдвэр технологийн уурын хэрэглээний 80% хангаа ажиллаж байгаа ийм том станц. Тэгээ энэ станц нь болохоор технологийн хэрэглээний усыг нисэх сонгоны дүүрэгт байрлах өөрийн худгуудаас нүүрсийг дан газ ингээ багнуурын урхаагаас хүлээн авч хэрэглэдэг маш том станц байна. Тэгээд үнэхээр харамсалтай яг одоо энэ 2025-аас 2026 оны үйл яг ингээд баруун бүсийн хэсгүүд халаалт эрхүүгүй юу гэдг нь бүр ингээд тодорхой биш болчихж байгаа байхгүй юу. За ямар ч байсан өнөөдрийн бэлдсэн хэрэгүүд ингээд нийт 3 хэрэг байгаа. Тэгээ та бүхэнд бас хэрэгтэй мэдээлэл болж чадсан болов уу гэж бодож байна. Бас тэгээд тэр хятадын хэрэгтэй холбоотойгоор би мэдээллүүдийг дахиж судлаад шүүхийн тогтоол хэрвээ гарсан байх юм бол бүр дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ гэж бодож байгаа. Тэгээ манай подкастт хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ подкастаа удааж оруулж байгаа дуучлаарай манайхаа. Бас нэлээд амжихгүй завгүй л яваад байна. Та бүхний хувьд ямар хуу хэрэг яриулмаар байна тэр талаар сэтгэл хэсэгт бичиж болно. Гэхдээ саяхан ч юм уу гарсан хэргийн талаар бол мэдээлэл байдгүй учраас та бүхэн 2-3 жилийн өмнө юм уу тэрнээс өмнө байсан гарсан хэргийн талаар мэдээлэл бас яриад өгөөч гэх юм бол би бас хайгаад судалж үзье үнэхээр байх юм бол бас яаж өгч болно. Тэгээд манай подкастт хамтдээсэн та бүхэнд баярлалаа. Тийм бас нэг нэмэлт мэдээлэл хэлэхэд
ахиад ингээд өөр гэмт хэргийн сувг ажилуулдаггүй гэсэн байсан. Үгүй ээ. Миний хувьд болохоор зөвхөн crime podcast хийдэг ганцхан сувг байдаг. Харин үүнээс гадна өөр төрлөөр бас YouTube хийдэг байгаа. За тэгээ та бүхэндээ баярлалаа. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.